Улсын хурлын гишүүн ардчилсан намын дарга Эрдэнийн санаачилгаар Баянгол дүүргийн зорилттой бүлгийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил тус дүүргийн 10-12 дугаар хорооноос эхэллээ. Лабораторийн үзлэг шинжилгээ болон доторын эмч, эхо, мэдрэлийн эмч, ясны сэргэжилтийн аппаратын оншилгоо, нөхөн өрчгөн насны эмэгтэйчүүдийн үзлэг зэрэг урьдчилан сэргийлэх чиглэлийн онцлогоонд Баянгол дүүргийн 23 хорооны зорилттой бүлгийн иргэд хамрагдах юм а. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Ахмад Настан амжиргааны төвшнөөс доогуур орлоготой иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг чиглэх юм мөн хэвтрийн өвчтнүүдэд хүрч ажиллах юм байна. Тэгэхээр Баянгол дүүрэгт эрүүл Баянгол дүүрэг гэдэг хөтөлбөр хэрэгжээд одоо 6 дахь 7 дахь жилийн нуурыг үзэж байна. Бид бол өмнө эрүүл Баянгол дүүргийн хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн байр, барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр одоо гол анхаарлаа хандуулж ажилласан. Одоо бид иргэд рүүгээ чиглэсэн эрүүл мэндийн одоо үзлэг онцлогоо, эмчилгээ үйлчлэгээ үзүүлэх энэ тал руугаа анхаарья гэдэг. Тэгээ одоо манай иргэд чинь бас Монгол хүний зан шилтэй нөгөө за өвдөж хавдаад болохоо байхаараа дэмжиж очдог. Урьдчилан сэргийлэх үзлэг төр болгон сайн дураараа ороод байдгүй тийм ээ. Гэхдээ зорж ирээд ингээд энэ ажлыг зохион байгуулах юм бол тэрэнд бол оролцоод байдаг. Сүүлийн 14 оноос хойш манайх ч бол бас 12 оноос хойш бол эмнэлгийн асуудал бол амлалтын асуудал тэрс маа урьдчилан сэргийлэлтийн асуудал бол хангалтгүй байсан. За 14 оноос хойш бол шинэ 7 дугаар төвтэй болсон. За ахмадын эмнэлгээр маш олон эмнэлэгтэй болсон. Энэний үндсэн дээр бол ер нь бол манай Баянгол хэмжээнд бусад дүүрүүдийг бодоход харьцангуй бол урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн үзлэгүүд бол хангалттай байдаг. Гэхдээ мэдээж нөгөө юм болгон мэдээж ойрхон байсан ч гэсэн тэнд самрагч чадахгүй маш олон иргэд байдаг. Тэр тусмаа хэвтрийн одоо ахмадууд, хэвтрийн одоо хүмүүс маань одоо өвчтөнгүүд маань хэр болчлон эрүүл мэндийн төвөөр одоо үйлчлүүлж чаддгаа. Тэгэхээр бид нар одоо энэ удаагийн их хурлын гишүүн Эрдэнэ даргын санаачлагаар бол явж байгаа юм нь бол цаашдаа хэвтрийн ахмадууд, хэвтрийн гэрээр байгаа эмэгтэйчүүд, хэвтрийн гэрээр байгаа хүмүүсүүдтэй яг эмнэлгийн баг буюу төрний машинтай эмнэлгийн бүрэн бүрэлдэхүүн баг очиж газар дээр нь урьдчилан сэргийлэх үзлэг лабораторийн шинжилгээг нь аваад тэгээд дээр нь зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхээс илүү ямар онцтой байна, цаашд ямар эмчилгээ хийх үү гэдэг эмчилгээнд дээр нь бид нэлээд анхаарч байгаа. Хавар илүү нөгөө бас Эрдэнэ дарга чинь нөгөө юу руу явуулаад амралтанд явуулаад тэгтээ бас энэ дүүргийн эмчийн дээр очиж нарийн мэрэгжлийн чиглэлд хамрагдсан шүү дээ би. Үгүй харин тийм байна. Чи нөгөө өвдөхөөрөл өвдөхгүй болохоор яваад өвдөхөөрөл тэгэл эмнэлэгт хамрагддаг юм байна. Иргэд өвдөхөөс нааш эрүүл мэндийн үзлэг онцлогоонд тэр бүр хамрагдаад байдаггүй. Нэг талаас иргэдийн хариуцлагагүй байдал, нөгөө талаас эмнэлгийн хүртээмжийн асуудал яригддаг. Тэгвэл хороодод хүрсэн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдснээр тэр бүр үзлэгт хамрагдаад байдаггүй. Иргэд үзлэг онцлогоо хийлгэх шаардлагатай тохиолдолд эмчлүүлэх боломж бүрдэж байгаамаа.